Палестин яагаад байхгүй болж байгаа юм бэ? Газа яагаад байхгүй болж байгаа юм бэ? Тэн яагаад 100 200 мянган хүн бөмбөгтөд өгч яхад нь хинч амаа нээхгүй байгаа юм бэ? Одоо ойлгомжтой болж эхэлж байна. Энэ бол том Ром шиг адилхан гүрэнгийн ашиг сонирхол байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн номер 1 хамгийн ашигтай 8-ыг тэр чигтээ баацгаж байгаа. Тийм учраас тээврийн дэд бүтц хэрэгтэй, газын хоолой хэрэгтэй, ордууд хэрэгтэй. Тэгээд юм газ, нефт олборлдог, экспортлдог улсууд Америкийн талдаа орохгүй юм бол бөмбөгтүүлж байгаа. 2000 жилийн өмнө дэлхийг хэн өдөртөг, эзэлдэг, нөлөөлдөг байсан бэ гэх юм бол Ром. Та Ромыг харж байгаа юм бол далайг тэр чигтээ авцсан. Худалдааны зам тэр чигтээ авцсан. Том гүүр, том гол, том нуур, том хотууд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түүх хийд. Худалдаа бүгдийг батцсан байсан. За, юутай төсөө сонсгоч. Америкт жоохон төсөө сонсгож байгаа зү тэ. Бас юутай төстэй болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол баг зэрэг хятадтай төстэй болж эхэлж байгаа. За. Тэгээ энэ бүх баялаг, энэ бүх наймаа, энэ бүх ашиг хаан төвлөрч исэн бэ гэх юм бол Ром хот. Оргил үедээ саяас дэш иргэнтэй, оршин суугчтай. Дэлхийн номер 1 хот. Олон зуун жил Ром хотыг гүйцсэн байхгүй. За, Ром бас өөр юу хийсэн бэ гэх юм бол үргэлж дайн хийсэн. Үргэлж нөлөө талбай баялгаа томруулсан. Сонирхолтой юм бэ гэх юм бол Обама, Жо Байденний үеэр төр зүгтээ зогссон байсан. Тэд нэрээр дотооддоо анхаарч ирсэн. Обама, Байден, транс LGBTQ янз бүрийн тийм bullshit дээр анхаарч байсан. Гэхдээ Дональд Трамп гарч ирснийхаа дараа одоо юу болж эхэлж байгаа юм бэ? Буцаагаад Ромтай төстэй болж эхэлж байгаа. Бас харилцаа, дипломат, арга зам нөлөөгөө хэрхэн ашиглаж байгаа юм бэ гэх юм бол юугаар юм бэ гэх юм бол хүчээр, нөлөөгөөр, зэвсгээр, бөмбөгөөр. Дөнгөж саяхан Дональд Трамп ямар твит гаргасан бэ гэх юм бол unconditional surrender хинлүү ярьж байгаа юм бэ гэх юм бол Иран услуу ярьж байгаа. Манай бүх хүслийн биелүүлээд үг, хүлээн зөвшөөр, тэгээ буугаад үг. Яагаад вэ гэх юм бол бид нар Америкийн empire, бид нар Америк гүрэн. За. Тэгээ юу ил болж байгаа юм бэ гэх юм бол худалдаа, тээвэрлэлтийн зам, газсан хоолой, нефт, газ тээвэрлдэг, олборлдог, баяжуулдаг дээд бүтцийг бид нар тэр чигтээ удирдах ёстой. Тэрний төлөө ингээд хооронд алдсаж гин олон мянган хүмүүс одоо нас барж гин. Одоо баг 1-2 улс бүр байхгүй болж байгаа. Сирия байхгүй болж байна. Украин байхгүй болж байна. Тэгээ магадгүй удахгүй Иран ч гэсэн байхгүй болж магадaltaй. Ирак, Афганистан, Лебанон, Либия алидын оролдоод үтсэн. Итгэхгүй байна уу? Итэг. Яг гэх юм бол монголчууд бид нэр бас яг адилхан юм гашуун амтыг амсаж байгаа шүү дээ. Манай хамгийн том нүүрсний ордыг хятад улстай холбогдох ёстой тээвэрл, гарц, төмөр зам, том групп компани, том нөлөөтэй бүлгүүд хоорондоо алдсаар агаад өнөөдөр хүртэл 5 толгой ордоос хятадын хил давсан төмөр зам өнөөдөр хүртэл байхгүй байгаа. Яг гэх юм бол хоорондоо алдсаж байгаа. Хэн тэрүүгээр тээвэрлэх юм бэ? Хэн тэрүүгээр ашиг олох юм бэ? Тэгээ ерөөхдөө юу хийж байгаа юм бэ гэх юм бол хамгийн том түрээсийн орлогын араас явж байгаа. Энийг англиар юу гэдэг юм бэ гэх юм бол rent seeking гэдгийг. Хөдөлмөр хийхгүй, хичээхгүй, юм үүсэхгүйгээр зүгээр түрээс авчээ. Нэг удаа төмөр зам барьсныхаа дараа тэр нүүрс нь 50, 60, 70, 100 жил явсан ч тэндээсээ тогтвортой ашиг авна. Далайн гарц адилхан. Томоохон төмөр зам яг адилхан. Газсан хоолой яг адилхан. Тийм учраас Америкчууд Катар улсаас Европ руу газсан хоолойг удирдах гэж байгаа. Тийм учраас Америкчууд Америкаас Европ руу газ нийлүүлэх гэж байгаа. Тийм учраас хятадуудад одоо юу хэлж байгаа юм бэ гэх юм бол манай улсаас газ, нефтийг худалдаж ав гэж байгаа. За. Итгэхгүй байна уу? Түүх үргэлж давтагддаг. Хэдэн мянган жилийн өмнө, хэдэн зуун жилийн өмнөтэй яг адилхан. За. Торгоны зам. Энийг хэн үүсгэсэн бэ? Монголчууд бид нар яагаад худалдааг удирдахын тулд, барааны урсгалыг удирдахын тулд тэгээд rent seeking энэ замаас бид нар явж байгаа юм бэ гэх юм бол нэг удаа бүтээсэн. Бүх урсж байгаа бараанаас хэддүүлээ хөдөлмөр хийхгүйгээр баг хичээхгүйгээр ашиг авна. Шимтгэл авна, түрээс авна.
Хятадууд яг адилхан. Нэг бүс нэг замын араас одоо явж байгаа. Африк, Европ, Монгол, Орос, Central Asia, Казахстан, Туркменистан, Узбекистан, Иран, бүр Ирак, тэгээ бүр Панамагийн каналыг оролдож үзсэн, Суэц каналыг ч гэсэн оролдож үзэж байгаа. За нэмээд Сингапур, Малайз, Индонез, Австрал энэ итгэхийг яагаад энэ дэд бүтцийг бий болгох юм бол хятадууд ирэх 100, 200, 300 жилийн хугацаанд энэс юу авах юм бэ гэх юм шимтгэл аав, орлого аав, тээврийн төлбөр аав, түрээс аав. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За. Хаагур явж байгаа юм бэ гэх юм бол та харж бол тий. Сингапур, Куала Лумпургийн хажуу. Шри Ланкагийн доогуур далайн зам. Найроби, Атен, Грек, Итали холбосон зам. Төмөр замаараа хаагур явах юм бэ гэх юм бол Өрөмч, Бишкек, Самарханд, Теран, Истанбул хүртэл. За, тэгээд Обама унтж явах үедээ Жо Байден угаасаа хизээч зэрүүн байгаагүй бах. Юу хийсэн бэ гэх юм бол хятадууд ямар ч сатаагүй, ямар ч өрсөлдөгчгүй нэг бүс нэг замыг тултал нь хийсэн. Тултал нөлөөгөө ийш тийш тараасан. Бразил, Аргентин, Боливия, Венесуэла, Ирак, Иран гэх мэтчлээ. Одоо энэ дээр хэн энийг тасдан зогсоох гэж үзэж байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп Сауди Арабийнхантай хамтраад эндээс хэн охирч байгаа юм бэ гэх юм бол энэ хэлсэн ширэн дээр хэн байхгүй байгаа юм бэ гэх юм бол Франц байхгүй, Герман байхгүй, Их Британь байхгүй. Тэд нэр жижигхэн жаргах болсон. Их Британь хараад үзэх юм бол 200-300 жилийн өмнө ямар стратегиэр явж исэн бэ гэх юм бол яг адилхан. Хятадыг дарцсан байсан, энэтхийг дарцсан байсан. Middle East, Suez Canal англичууд барьсан. Тэрүүгээр дамжуулаад юу өдөрцөн бэ гэх юм бол дэлхийн бүх худалдаа 8 тээвэр тэгээд дахиад олон зуун жил юу авсан бэ гэх юм бол шимтгэл түрээс шахаж авсан. За өнөөдрийн дэлхийн томоохон худалдааны зам, барааны урсгал, мөнгө урсгалыг зүгээр харж ил та. Panama Canal, Strait of Magellan, Cape of Good Hope, Malacca Strait номер 1. Энд дээр хятадууд бүр тэрчтэй базаад авсан. Strait of Hormuz би нэг зөндөө ярьж байна. Bab el-Mandab энийг хин өдөрч байгаа юм бэ гэх юм бол арабчууд ингээ ерөөхдөө өдөртөж байгаа. Suez Canal англичууд барьсан нэг аль хэдийн алдсан Египтууд одоо энийг өдөртөж байгаа. Bosporus хин өдөрч байгаа юм бэ гэх юм бол туркууд өдөрч байгаа. Strait of Gibraltar ерөөхдөө Спан, Африк орнууд өдөртөж байгаа. За. Одоо энэ дээр шинэ зохион байгуулалт гараад ирэх гэдэг юм. Эдний төлөө ерөөхдөө том алаан болж байгаа. За тэгээ энэ газрын зураг дээр нэмээд газын хоолой, нефтний хоолой, төмөр зам зурчих юм бол хаагур ямар дайн хаана хизээ болох юм бэ? Дэлхийн 3 дугаар дайн хаана тесэрч эхлэх юм бэ гэх юм бол жоохон тодорхой болчихно. За тэгээ сүүлийн 10-12 жилийн хугацаанд нэг томоохон юм өөрчлөгдсөн. Яагаад Америкчууд Оростой алцаад байгаа юм бэ? Яг их бол 12 жил, 16 жил, 20 жилийн өмнө, 30 жилийн өмнө Европын газ нефт ханаасаа гарч ирдэг байсан бэ? Ханаасаа тэрвэрлдэг байсан бэ гэх юм бол Оросоосоо тэрвэрлдэг байсан. Америкчууд тухайн үед яадаг байсан бэ гэх юм бол Арабаас, Иракаас, Кувейтаас, Катараас газ нефтэ худалдаж авдаг байсан. За гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол технологийн дэвшилтээсээ болж хэн дэлхийн номер 1 нефтний олборлагч, газны экспортлагч болсон бэ гэх юм бол Америк. Нэг хар. Тэ. Тэрнээс өмнө хэдүүлээ зүгээр энэ Strait of Hormuz-ыг ярьчих. Strait of Hormuz одоо стратегийн гол анхааралд орж байгаа. Strait of Malacca угаасаа өдөрч чадахгүй яагаад гэх юм бол Аз дотор байгаа энэ хятадын нөлөөнд дотор аль хэдийн орсон.
За тэгээ Америкчууд одоо хаашаа явах гээд байна? Юу бацах гээд байна гэх юм бол юу нөлөөгүй болох гээд байна гэх юм бол нэгдүгээр Strait of Hormuz яагаад вэ гэх юм бол Иранчууд энэ дээр нөлөөтэй байгаа. Suez Canal яагаад гэх юм бол Хятадууд Египтүүдтэй хамтраад энэ дээрээ том нөлөө үзүүлж байгаа. Тийм учраас Израильчуудтай хамтраад тий Ben Gurion каналыг барих гэж байгаа. Strait of Hormuz-ыг орлох гэж байгаа. Тийм учраас Катараас газын хоолой Европ руу барих гэж байгаа. За. Тэгээд Strait of Hormuz-аас тий гарч байгаа хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол та харж болно. Номер 1 нефтний хүлээн авагч юм бэ гэх юм бол номер 1 Хятадууд. Ирээдүйн Америкийн өрсөлдөгч болох нь тодорхой. Номер 2 энэтхэг ирээдүйн Америкийн өрсөлдөгч бас болох магадлалтай. Гэхдээ Хятадууд номер 1 л дээ. Дараа нь Солонгос, Япон, тэгээд бусад Азийн орн. Тэгээд бусдууд нь юу юм бэ гэх юм бол Европ, Америк, Сауди Араб гэх мэт ерөнхийдөө Америкт бол хамаагүй. Гэхдээ Америкчууд юу юмээр байна гэх юм бол хамаатай болох гэж байгаа. Яг гэх юм бол энэ урсгалыг өмчлөнөө, эзэлнэ, удирднаа, эндээсээ түрээс авна гэдэг чинь тэ Америкчууд явж чухал ахгүй. Яг гэх юм бол Америкчууд Ромтой адилхан. За. Тэ. Хаанаас явж байгаа юм бэ гэх юм бол номер 1 Сауди Арабаас явж байгаа, United Arab Emirates-аас явж байгаа, тэ Иракаас явж байгаа, Кувейт, тэгээд Иран бас жоохон байгаа. Энэ Ираны нефт тэгээд тэр чигтээ хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол эндээс харж байна. Иран улсын тэ нефтний экспорт 80% нь тэр чигтээ Хятад руу. Хямдхан үнээр. Ирээдүйн Америкийн өрсөлдөгч Иранаас баг хамаг нефт авч байгаа хамгийн хямдхан үнээр. За. Тэгээд та ингэ харж байгаа юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэр их хэдэн газ нефт тээвэрлдэг усан онгоц зэнигээр явж байгаа юм бэ гэх юм бол 10, 11, 12 сарда яагаад буурсан бэ гэх юм бол террористууд тий Йеменний Хутисууд энэ замыг жоохон тий тээвэрлэхэд эрсдлээ олгосон даатгалын компани энэгээр дамжуулаад юм даатгахаа ерөөдөө татгалцсан. Энэ тээвэрлэл нь юу юм бэ гэх юм бол East to West тий Сауди Арабиас Европ руу Америк руу явж байгаа усан онгоц. За энэ юу үзүүлж байгаа юм бэ? West to East Сауди Араб Иранаас Аз руу ерөөдөө яг адилхан явж байгаа. За ягаад Израиль Газаг бомбогдож байгаа юм бэ? Тэ Палестиныг булаагаад авах гэж байгаа юм бэ? Гэх юм бол энэ Газагийн урд байгаа газны урд. Ягаад юм бэ гэх юм бол далайн доогоор юу барих гэж байгаа юм бэ гэх юм бол газын хоолой Европ руу нийлүүлнэ. Европын хэрэглэгчийг тэднэрээс 300-400 сая иргэнээс төрөөс авах гэж байгаа. Өмнөх юун дээр Катарын пайплайныг бас зөндөө ярьсан. За тэгээ Дональд Трамп ягаад Гринланд ярьж байгаа юм бэ? Ягаад Канадыг авах гэж үзэж байгаа юм бэ? Канадыг илүү ойр тулах гэж байгаа юм бэ? Канадыг өөрийнхөө нөлөөлөө ягаад оруулах гэж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Arctic, North Pole тээврийн зам, ирээдүйн тээврийн зам болох байхгүй юу? Канадчууд энэ дээр нэг анхаарал хандуулахгүй байгаа. Гринланд ч гэсэн энэ дээр анхаарахгүй байгаа. Денмарк ч гэсэн энэ дээр анхаарахгүй байгаа. Ягаад вэ гэх юм бол тэд нэр Ром шиг сэтгэдэггүй. Америк шиг сэтгэдэггүй. Дэлхий минийх. Тэ? Тээврийн зам бүгдээрээ минийх. Торгоны зам минийх байх ёстой юм ээ. Тийм бодол тэднэрт ерөөсө төрдгөө байхгүй. Ягаад гэх юм бол жижигхэн гүрэн биш учраас. Тэ? Энийг хэн бодож байгаа юм бэ гэх юм бол Хятадууд айл хэрийг бодоод эхэлсэн. Оросууд баг зэрэг бодож эхэлж байгаа. Тэгээ Жо Байден, Барак Обама энэ дээр том анхаарал хандуулаагүй. Тэд нэр яагаад бэ гэх юм бол тийм томор боддог хүмүүс биш байхгүй. А гэхдээ Дональд Трамп жоохон уур. Шууд ерөнхийлөгч болсныхаа дараа Гринланд, Канада, Израиль, Газа, Иран, Strait of Hormuz тэ. Тэгээ Suez Canal. Санжино, Панама улсыг яаж алгацсан? Тэ. Хятадуудыг тэндээсээ хөөгө гарахгүй бол Панама канал бид нэр буцаагаад авчих шүү. Санаж байгаа үстэй. Тэгээд Панама канал, Панама улс юу исэн бэ гэх юм бол хэдэн компаниудыг шахаа гаргацсан. Тэгээд Дональд Трамп юу исэн бэ гэх юм бол томоохон нэг том худалдааны тэ том урсгалын цэгийг буцаагаад авцсан. Удахгүй Strait of Magellan-ыг авчин, Strait of Gibraltar угаасаа НАТО-гийн доор байгаа Suez Canal-ын орлох юм гаргаад ирчин. Тэгээд Strait of Hormuz-ыг газны орлого тээврийн 50% авчна. За яагаад энэ Арктик, энэ Гринланд, энэ Канадын чухал юм бэ гэх юм бол энэ Панама каналаар явсан, Суэц каналаар
тээвэр явснаас энэ Арктикийн тээврийн зам 10,000 км илүү богинохон байхгүй юу? Тээврийн зардал бага болно. Тээврийн зардал бага болно гэдэг чинь Аз руу Америкчууд юу нийлүүлэх вэ? Аласкагаас, Канадаас, Америкаас Азийн зах зээлүүд юу нийлүүлэх вэ гэх юм бол газыг нийлүүлнэ. Нефтийг ч гэсэн нийлүүлэх боломжтой. Одоо жоохон гэрэл асч байна. За. Тэн юу юм бэ гэх юм бол Америк улсын нийт нефтний үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрсэн байгаа. Одоогийн байдлаараа. Одоо Дональд Трамп юу гэж нэх юм бол drill baby drill. Drill baby drill гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Юу гэсэн үг юм бэ гэх юм бол дэлхийн эрчим хүчний зах зээлийг тодорхой хэмжээг нь хатгах байгаа. Дэлхийн хэмжээнд хамгийн ашигтай хамгийн их мөнгө урсдаг зах зээл юу юм бэ гэх юм бол эрчим хүч. Нефт, газ. Нэг бацаа үзэж байгаа. Америкчууд таад ингэ харж байгаа юм бол тий нефтний үйлдвэрлэл энэ байна шүү заяа. 95 онд бол буурсаар агаад 2009-8 онд Ёроолтой хүрсэн. Тэ? Өдөрт 4 сая Porsche нефт үйлдвэрлэдэг байсан бол одоо 14 сая болцсон. Ямар улсыг гүйцсэн бэ гэх юм бол Сауди Арабыг аль хэдийн гүйцсэн. Ямар улсыг гүйцсэн бэ гэх юм бол Канадыг гүйцсэн, Оросыг гүйцсэн, Катарыг гүйцсэн, Кувейтыг гүйцсэн, Ираныг гүйцсэн, Иракийг гүйцсэн. Дэлхийн номер 1 нефтний үйлдвэрлэгч хэн болцсон бэ гэх юм бол Америкчууд болцсон байгаа. Тийм учраас Оросуудад алдчихж байгаа. Тийм учраас Иран руу анхаарлаа хандуулж байгаа. Тийм учраас Middle East тэр бүх юмыг базаа явуулж байгаа байхгүй. За, Араб номер 2, Орос номер 3, Канад номер 4. Тийм учраас Канадыг сонгож байгаа. Яагаад Ираныг сонгож байгаа юм бэ гэх юм бол номер 5 байхгүй юу? Иракийг оролдож үзсэн. United Arab Emirates-ыг аль хэдийн өөрийнхөө талуугаа татчихсан. За, Шингэн газ, LNG, liquefied natural gas. Америкийн экспортыг та тартаа. 2017 оноос хойш өнөөдөр хүртэл тий нефтний борлуулалт хэд дахин өсөж чадсан. Газны борлуулалт хэд дахин өсөж чадсан байна. 17 онд заяа 50 биллион тий метр куб бишээ. Feet cube зарсан. Өнөөдөр хэд болсон бэ гэх юм бол 450 биллион cubic feet нефт экспорт газ экспортлж байгаа. За өнөөдөр дэлхийн номер 1 экспортлогч хэн болсон байна? 2015 онд ерөөсөө байхгүй. 2015 онд Америкчууд газ экспортлдгүй байсан. Яг гэх юм бол экспортлох газ байхгүй. Гэхдээ Америкчуудад юутэй болсон бэ гэх юм бол борлуулах газтай болсон. За. Хаашаа нийлүүлэх үү? Хамгийн том бооллуугаа нийлүүлчихье. Өөрийнхөө хашаан дотор байгаа гөлөглөө зарчих. Тэр нь хэм бэ гэх юм бол Европ. За, Европчууд хаанаас хамгийн хямдхан авдаг байсан бэ? Оросоос авдаг байсан. За, окей. Тэгвэл Оростой Украины талбай дээр ингээ алдсаар агаад магадгүй бид нар Оросыг барчаад задлаад авчаад тий үр дүнд хүрч магадгүй. Үр дүнд хүрэхгүй байсан ч гэсэн бид нар одоо зарах газтай болсон юм чинь. Тэрийг хаашаа нийлүүлэх юм бэ гэх юм бол Европ руу нийлүүлнэ. Одоо юу их гэдэг анаа гэх юм бол хэд рүү бас энэ газыг нийлүүлэх гэж байгаа. Гэтэ чадахгүй л байж магадгүй. Яагаад Ирантай алцаад эхэлж байгаа юм бэ гэх юм бол хятадууд тэндээс авч байгаа. Ираныг алга болгочих юм бол Америкчууд тэнлүү зарж эхлэх юм бэ гэх юм бол хятад руу зарж эхэлнэ. Дахиад нэг хөшөөрөхтэй болж байгаа. Палестин яагаад байхгүй болж байгаа юм бэ? Газа яагаад байхгүй болж байгаа юм бэ? Тэн яагаад 100 200 мянган хүн бөмбөгтөд өгч яхад нь хинч амаа нээхгүй байгаа юм бэ? Одоо ойлгомжтой болж эхэлж байна. Энэ бол том ромб шиг адилхан гүрэнгийн ашиг сонирхол байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн номер 1 хамгийн ашигтай 8-ыг тэр чигтээ бацгаж байгаа. Тийм учраас тээврийн дэд бүтц хэрэгтэй, газын хоолой хэрэгтэй, ордууд хэрэгтэй. Тэгээд тийм газ, нефт олборлдог, экспортлдог улсууд Америкийн талдаа орохгүй юм бол бөмбөгдүүлж байгаа.